Эдийн засгийн хөгжлийн яам болон Монголын хуульчтай холбооны удирдлагууд салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй олгох, эрдэм шинжилгээ сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад голчлон анхаарч хамтран ажиллахаа мэдгдлээ. Монголын хуульчдын холбоо эдийн засаг хөгжлийн яамтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ 3 жил үргэлжилнэ. Энэ хугацаанд Монгол улсын урт дунд богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг удирдлага болгон ажиллах юм. Цаашлаад эдийн засаг хөрөнгө оруулалт, худалдаа, шинжлэх ухаан, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг боломжсонгуй болгоход мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн төр хувийн хвшлийн түншлэл, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хуульчдад болон бусад оролцогчтой хамтран сургалт зөвлөгөөн хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаанд хуульчдын оролцоог хангах чиглэлээр ажиллах юм а. За энэ дээр Монголын хуульчдын холбоотой хамтарч ажилласнаар бол яг мэргэжлийн Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн улсуудтайгаа энэ чиглэлийн хамтын ажиллагаа эхлэл нь тавигдж байгаа. Тэгээ бидний санамж бичгийн хүрээнд бас хууль эрх зүйн орчин бүрдснээр бас эдийн засагт бас хууль эрх зүйн орчноор дамжуулж бас нэлээд дэвшилтэй хөгжил авчирна гэж харж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж, түүний хэрэгжилт тайланг жил бүрэн хэлэлцэж, үр дүнг нь эхний улиралд тооцсон ажиллахаар боллоо.